Сайн мэцхан үзэгчдээ бид та бүхэндээ тариаланчид ярьж байна подкаста хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр бид яг одоо Дархуул аймгийн Хонгор сумын Ширийн баригад дээр Бүхэнд компани үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Бүхэнд компанийнхаа захирал Үлзий захиралтай ярилцахаар бэлэн болсон байна. Тэгээд үлзийгчтэй энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ жил ямар хуу байна те? Ерөнхийдөө газар тариалан бас нэг жоохон гандуу байлаа шүү дээ те. Энэ жилийн хувьд бол гандуу байсан. Тэгээ гандууч гэсэн бид нэр яг юу хүрээлэнгийн биобордо гомат энтрээс цацсны хүчинд ургац цааны гайгүй шиг гаагаас нэг 14 центр авч байгаа. Тавуулга нь бол 29-30 те. Наторжин нь бол 740. Соёролт байхгүй. Шууд бодогоо тушаацсан. Одоо тэгээд жоохон өөрийнх нь бодоотой л үлдээж байна. Та бол бас олон жил газар тариалан зүтгэж яваа бүсгүй юм байна. Одоо ер нь хичнээн жил газар тариалан зүтгэв. 95 оноос хойш л одоо 30 жил болж байна. 30 жил газар тариалан. Эмэгтэй хүнд ер нь бас л хүнд ажил шүү. Өвн миний мэрэгжил газар тариалангийнх биш л дээ. Би их сургуулийн худалдаа эдийн засгийн ангид гэсэн худалдаанд би 40 жил ажилласан. Тэгээд тэтгэвртэй гараад газар тариал эрхлэл явж байна. Тодорхойхоо донд манай хамт олон сайн дандаа гоцоо ахмадууд өндөр настангууд байдаг. Олон жил ажилласан туршлагатай хамт олонтой шүү дээ. Дархуул аймгийн Хонгор суманд бас эмэгтэй тариаланч бүсгүйчүүд байна уу? Байна. Тэр үед сангийн аж ахуйд ажиллаж исэн агроном магистр Цэнд байна. Тэгээ бас үед аж ахуйд Баттэлбаатарын баригад байсан Сара байна. Тэгээ цогцлмаа байна. Уужим хангайд өтрөн дээр ажиллаж исэн. Тэр хэдл байна да эмэгтэйчүүдээс. За ерөнхийдөө энэ жилийн технологи ер нь ямар хөө технологи байрваа. Түрүүн таны ярианд бас гарч ийн хүрээлэнгийн бордог бас цацсны хүчинд гэж хэллээ те. Тэгэхээр ямар технологи байрав? Энэ гантай жил ер нь ямар технологи барил зүгээрээ? Гантай жил бордооны хүчээр л явлаа да. Бордог нэг 4 удаа цацсан манайх. 4 дахин. Энэ жил нэг 40 сая төгрөгийн бордоо орсон шүү. Тэгээд л гайгүй л байна да яах. Дайжгүй. Бордооны хүч бас нэлээд. Бордооны хүч их байна. Яг ямар бордоог авцсан юм бэ? Биогоо. 10 га төмөс тарьсан. Төмөс масаа байна. Одоо нэг 60 тонн төмөс тушаасан. Хураасан. Энэ жил хүн үеж олдохгүй жаахан тиймэрхүү гэхдээ хураасаа. Энэ жил ер нь тэгээд таны одоо шинжилгээний хариг гарсан уу? Будаа ер нь хэр сайхан байна? Гарсан шинжилгээний хариг. Манайх Улаанбаатар гурилд одоо 200 тонныг өглөө. Одоо үрийн будаа байна. Үрийн будаандаа бол яагаагүй цэвэрлжэл байж үрийн будаа. Ямар сар тарж байна та? Дархан 181. Одоо 3 дахь жилдээ явж байна. 3 дахь жилдээ тий. Дарханы үрэлэнгээс авсан. Ер нь одоо таныг тойроод хичнээн хүн ажиллаж байна. Залуучууд их одоо зөвлөл сурж байгаа хта танаас. Надтай ч одоо 7-8 хүн л байдаг юм да манай. Улсын авраг механикжуулах тракторчин сан төгсрөн байна. Одоо 50 гаруй жил сангийн аж ахуй зүтгэж байгаа. Анх 17 тал орсон гэсэн. Таны хувьд одоо зурвсалж гин үү? Ямар технологи барьж гин? Хагалж гин үү? Одоо эсвэл одоо тэг элдэн шүүлэг хийж гин үү? Яг ямар технологиор та тариалтыг хийж гинэ? Намар цэвдэг хагалдаг. Хавар тэгээд чих хаалт явна. Тэгээд таринда өөр юм байхгүй. Чих хаалтаа сайн хэрэгтэй. Чих хаалтаа сайн гэж ер нь болчиход байгаа юм л да тий. Услаатай тариалан гэж сүүлийн үед их ярьдаг болж та бас газар тариаланд ер нь услага гэдэг талаас нь юу бодож явд юм бол? Манай энд яг том голоос хол болохоор услагаатай юу бол манай энд жаахан хэцүү л ах энэ шиг л бол. Тий. Гэхдээ услагаатай тариалсан сайн л даа. Даад боломж нь болохгүй.
залуустай хандаад нэг сайхан ахмад тариаланч хүний хувьд зөвлөөч гэвэл Одоо залуучуудын одоо энэ бидний үеэс хойш залуучуудын 3 дахь үеинд орж ирж байгаа шүү байна. Залуучууд их зарим нь яг сайн ажиллаж байна, зарим нь яг тэгсийгээд ганц жил ажиллал гарч байна. Гэхдээ аав ээж бас дагсан аав ээж нь ажил хийж явах үед баг байсан хүүхдүүд үл их шаргуу байна. Тий. Манайд бол одоо сүүлийн үеийн залуучуудаас бодоход одоо 3 дахь үеэс үл хэн Бүрэгдээ Наранбаатар Мин Дамар энэ төргээд сайн залуучууд гарч ирж байна. Ер нь гантай жил бордооны ач тус тэр талаас нь одоо энэ биогум гэд бордоо ер нь ямар хөө юм бэ? Гантай жил бол одоо бордооны ач тус их байна их байна. Биогумыг та ер нь урд нь хэрэгжилжсэн. Одоо би 5 дахь жилдээ 4 дахь жилдээ хэрэгжилж. За бүр гарчсан байгаа юм тий. Дандаа л энэ хүрээлэнгийн бордоо авч хэрэгжилдэг. Зөвлөгөө эдэр бол дандаа хүрээлэнгээс аавна намбар гоё энэ тэрс сүмөрэнгээс нь очиж аавна өөрсний ирнэ талбай дээр энэ жил харин хорхоо морхоо манайх гаргаагүй шүү дээ. Хорхоо гарахаас өмнө өнөө хорхооны хормор цацсан. Зэрлэгний хороо яг тэр тухайн мөчөө олж цацахгүй байх шиг байна. Зарим нь бүр зэрлэгний хорч хэрэглэхгүй байгаад ах шиг байна. Хорч байх те ургамал хамгаалал те. За ингээд хараад тахлаар их л товчлог дутаадах шиг санагдаад их л зэрлэгэн дотор л тариа авж ин да урагшаага. Юу яа да хавар тарихаас өмнө тэр юуг л зэрлэгний хорыг л цацмаар байгаа. Өөс тэрийг 14 хоног юм уу 21 хоног тэгэл тариа. Зэрлэгний хороо цаг тухайд нь. Ер нь л нэг наадмын үеэр л амарчхлаар тариа урахгүй байгаад энэ л гэдэг шүү дээ хүмүүс. Амархгүй ажилласан хүмүүс тариа аваад өглөө 5 цагт л гардаг шүү дээ. Юун да. Бордоонд 5 бордоонд юу? Тэг өдрийн халуун энэ жил чих гантай байлаа, нартай байлаа. Өдөр болохоор ороо яахгүй. Гэхдээ энэ хор цацхтаа хор бордоо айлын цацхтаа манайхан шууд хутгийн усаар яваад байгаа шиг. Хараа цөөлрүүлэхгүй тий. Манай хот ихгүй шүү дээ. Хонууд нь өнжүүлнэ. Тэгжээ цацсан. Усныхаа юуг л сайн хийж. Хэдэн сарын эднэр ер нь бороо оров гайгүй ер нь цухалттай чигэндээ хүрээд бас таны үргэлгээ идэр хэцүү болсон баг тий. Үргэлгийнх гантай жил жоохон ороохон тарьсан манайх. 5 сарын эхнийх нь 5 сарын 20-д тэгээ сүүлийнх нь 6 сарын. Ган болно гэж ер нь та мэдчихсэн. Үгүй яг цаг уурч ярьж илээсэн. Гэхдээ ийм ч яриа ган болно гэж бодоагүй. Гэхдээ яг тэгээ болж илээ. Тэгээд зүгээр тариал хайчдаг улсууд бол байхгүй л байна л да энд. Тэр юу ч авахгүй л болж байна. Дархуул аймгийн хонгор сүм чи ер нь бол газар тариалангийн бас туршлагатай төвийн бүстэй орж байгаа тий. Тэгээд таны бас залуу занд нас энэ ажилд олон жилээ бас зориулжээ. Тэгээд тэр тухайн үеийг бас дурсаад яриул. Тухайн одоо үед бол бид нар чи бас тариан талбайд өссөн хүмүүс шүү дээ тий. Тухайн үед бол би залуу занд насандаа бол яг худалдаагаар л явсан. Худалдааны нягтлан, худалдааны ангийн дарга тийм л юм хийж явлаа. Гэхдээ газар тариалангийн ерөнхийдөө ойлгоно тий ойлгоно. Тэр үед сургуульд байхдаа бол дандаа л бид нэр бол хавар намар явдаг байсан. 8 сарын 25-наас 10 сарын 12-д. Тэр үед сайхан л байсан. Тэрээс энд ч гэсэн. Зөндөө олоо ютубд бочгнаад машин дээр их бүх юмыг бол сайхан Оросын мэрэгжилтэнгүй зааж өгсөн шүү дээ манайх. Техник мэгнэл сайхан үжтэй. Энэ жилийн одоо тариаланчд маань ямархуу одоо тариалттай байна те өөр одоо авж байгаа улаан буудаан хэр одоо чанартай байна гэдэг талаар нэлээд ярилцчихлаа. Тэгээд танд ажлын амжилт хүсье. За та нарт гэсэн ажлын амжилт. Олон жил одоо биднийгээ үлгэрлээд олон жил ингээд би бас хамгийн их олзуурхаад байгаа нь юу вэ гэхлээр та бол бас эмгэгтэй тариаланч олон жил яг энэ газар тариалангийн салбарт ажиллаж байгаагаар их бахархаж байна. За ингээд танд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.
хамгийн анхмад нь л одоо би болж байгаа шиг. 75 үлээж. 75. Тий. Оо за. За баярлалаа. За баярлалаа.